шинжлэх санаа хийж байгаа учраас би ганцхан географийн гусагч буюу слайдер гэдэг энэ түүлийг ашиглаад одоо ихтгэлийг ямар маягтай бэлтгэх боломжтой юм бэ гэдгийг харуулах зорилготой ашигладаг жишээнүүдэд энд оруулж гисэн байгаа. За энэ дээр би шууд интернет холбоос юм тавиад энэ шиг оруулах. За энэ жишээлбэл ямар жишээ юм бэ гэхэд дагнаг бичлэгээр хуваах үйлдэлийг хийх гээд дээр нөгөө математик шинжилсэн хөтөлбөр дээр нэг багш яаж бичдэг юм бэ гэж асуусан байсан л да. Тэрэн дээр бичиг бол янз бүрийн хөтөлбөрүүд байгаа. Жишээлбэл датер дээр кодыг бичээд энийг бол. За энэ гусагч ашигласны давуу тал нь юу юм бэ гэхээр энийг хүүхдэд одоо баш тайлбарлаж байгаа гэж бодвол энэ хуваах үйлдэлийг яаж хийх вэ гэхэд мөнгө ялгаад одоо миний яриад гусагч гэдэг маань юм. Ерөөсөө энэ гусагчийн дагуу ярих гэдэг ойлгох гэдэг процессоо алхамтай болгож байгаа үйлдэл юм. За нэг ийм жишээ байж болно. Энийг бол географиар хийсэн байгаа. Тэгээд текстүүдээр тоонуудаа тавиад мөнгө ялгаад тэгээд харалц газар анимашн өгөөд слайдаараа үлдсэн юм жишээ байгаа. За дараагийн жишээ. За шалгууны төшлийг бичих. За энэ би өөрөө ордог математик 1А гэдэг хичээл дээр ашигладаг хэрэглэтгүүнээ шууд энд авч ашигласан байна л да. За энд А вектор бол PQ гэдэг бид нар ерөнхий томьёолоо бичиж өгдөг шүү дээ. Параметрыг бичиж ерөнхий томьёол. За энэ ингээд дурын цэг байжээ. Өгсөн цэгийг дайрсан одоо чиглүүлэгч А гэдэг вектортэй юм шалгууны төшлийг бичдэг. Шалгууны төшлийн гаргалаа гэмээр хийх гэдэг байгаа. За тэгээ энэний нэг давуу тал нь сая би ингэж хөтлөж үзүүлээд байгаа гаргалт аваа юм. Одоо самбар дээр бид нар самбар шаваараар ганц садаал зордог бол дөрийн вектор юм шүү гэдгийг бид нар АП-гоор төлөөлүүлээд байгаа гэдэг нэг харуулах гэдэг. За одоо шалгуун бичгээд байгаа. Тэгэхээр шалгуунаа бичихэн тул шалгуун дээрээ дурийн хөдөлж идэг хойстог x, y координаттай цэг авнаа гэдэг. Дурийн гэдэг үгийг хүүхдүүдэд ингэж ойлгуулаад байгаа хүний бүх цэгийг. Тэгээд энэ хоёр одоо өгсөн хоёр цэгээ дайруулад вектор татлаа. Хоёр вектор кодинер байх нөхцөл маань юу гэлээгээд тэгээд ямар нэгэн кодинер нөхцөл нь ямар нэгэн параметрээр үжигдэх ёстой. За ингээд нөгөө томьёоныхоо гаргалгаа одоо ярих гээд байгаа зүйлийнхаа процессыг энд нэг хүчтэй ингээ оруулаад алхамаар одоо самбар дээр бид нар ингээд бичээд явдаг юм аа. Тэгээд бичсэн бэлдсэн. Тэгээд харуултаад ингээд энийг ингээд удаатай явуулах гэсэн. Самбар дээр бол бид нар өнгө ядлах боломж байхгүй. Энд бол ялгаад хүчин гол юун дээр юу анхаарах гэдэг. Энд одоо чиглүүлэгч вектор бид нар удаанаар авсан бол нөгөө R-ийн хийл дээр чинь чиглүүлэгч вектор маань энд удаанаар ялгараад байгаагаараа ингээд фокусчих гэдэг. Аль нь дээр юу анхаарах. За ингээд шалгууны янз бүрийн хэлбэрүүд байдаг. Хялбар, параметр гэдэг ямар үед үзэсгэлэн коэффициент бол тийм. Тэгээд энэ үзэсгэлэн коэффициент нь ингээд гараад ирж байгаа. Дахиад бид нар шалгуунаа өөрийг нь хөдөлгөчих юм бол чиглүүлж хөдөлгөж хөдөлгөчих юм бол нэг налалт өндөр ингээд өөрчлөлттэй байх боломжтой ч юм. Тухайн үедээ энэ динамик өөрчлөлтүүдэд харуулаад тайлбар нэмээд явах боломжтой. За ингээд халтгаан гიშтэд орж ирээд шалгууны нормал вектор юу юм бэ гэдэг дагаад орж ирж байгаа. За дараагийн жишээ. За цэгээс шалгуун хүртэлх зай. За цэгээс шалгуун хүртэлх зай байна. Бас цэгээс халтгаан хүртэлх зай гэдэг энэ нэг томьёоны гаргалгаа дээд зүгээд бид нар ингээд шууд томьёог ингээд тавиад байдаг. Одоо энэ томьёог яаж гаргах юм бэ гэдэг гаргалгаа гаргахын тулд дахиад энэ маань нөгөө хөдөлж идэг гэдэг санаагаар дурын шалгуун. Одоо хүүхдэд шалгуун гэхээр заавал хэрэгтэй юм заавал нэг юм зураад байх биш. Ямар ч байж болно гэдэг динамик гэдгээр давталтай. Тэгэд энэ удаан цэгээс цэглэл шалгуун хүртэлх зай болох гээд шалгууны төшлийг ингэж өгөгдсөн байгаа юм байна гэдэг зүйлээ тайлбарлаад дахиад энэ слайдераараа удирдах явах боломжтой. За энд одоо энд үүсэн тэгшинц гурвалж ингээд ярихад дахиад энэ дурын цэг байхад нөгөө гурвалжин маань ялгаагүй хөдлөө байгаа. Тэгээд тэгшинц гэдэг шийд чанарын хадгалагддаг дараагийн харуулгын тулд энэ тэгшинц нь гараад ирсэн. Дахиад энэ маань нөгөө тишээгээ гарахад дахиад тэгшинц гэдэг нь хадгалагдаж байгаа гэдэг
ингээ маш сайн ойлгож юм бол Pythagorean теоремаар энийг бичих гээд байгаа юм байна гэдэг сэдвийг өгөөд. Тэгээ цааш нь гаргалгаануудаа нэг хүчтэй ингээд явах гэдэг. Одоо энэ хоёр нь хураагдлаа дараа нь томьёогоо бичтэй имлээгээд эцсийн үр дүнд ингээд бид томьёогоо гаргаж дуусаад ингэрсэн. Энийг л лекцэн дээр ярьчихаа энэ хэрэгслийн одоо нөгөө хүүхдүүдэд өгчих байна. Тэгэхээр хүүхдүүд өөрсдөө хурдаар ч юм уу ямар нэгэн байдлаар үзэх боломж олгож байна. За тэгэхээр энэ географиага бэлтчих нь баш тэрийг дагаж ярих гэдэг бол арай өөр асуудал шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр ярьсан бичлэгээ за хатгад өгсөн зэгмөр энэ нэрчиг x-наас y-аар хайсан партнертэй юм. За энийг яасан бэ гэхээр яг саяныхаа хэрэглэтгүүнийг би лекцэн дээр нөгөө авч аваад ярина шүү дээ. Нөгөө хүүхдүүдэд лекцэлж явахдаа компьютерийнхаа нөгөө юуг видеог нь ашиглаад бичсэн юм. Тэгэхээр лекцэн дээр л бичсэн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ лекцэн дээр ингээд тайлбарлсан бичлэгээ нөгөө хүүхдүүдэд дараа нь бичлэгээ явуулчихаа хүүхдүүд маань эргээд давтаж үзэх гэх боломжтой. Тэгэхээр хоёр боломж олгож байна. Тэгэхээр шууд бид нар ингээд нэг юмнуудаа ингээд өөр хэлбэрээр ашиглах боломжтой. За одоо энэ хэрчмийг өгсөн харьцаа хуваах. За одоо мөн дахиад ингээд А, Б хэрчмийг С гэдэг цэгээр ингээд хуваахад одоо энэ маань ингээд хэрчим дээрээ байвал нөгөө лямбда таны юм байдаг гэдгийг ерөнхий тохиолдолд томьёолох гэдэг. За тэгэхээр энд ингээд томьёолог гаргалгаанууд маань ингээд явдгаараа яваад за ингээд x 0 y 0 цэгээр олох юм байна гэдээ ярьчихна. Тэгэнгүүтээ дараа нь одоо бид нар энийг тухайн тохиолдолд тоо болгочихё гэвэл энэ юугаас солингуудаа тоо болчих. Тэгэхээр тоо утга гэдэг маань цэгүүдийн өөрчлөлтөөр яах вэ? Тоонууд маань хөдлөд байгаа. Тэгэхээр ийм координаттай юмнууд маань энд гарч ирээд байгаа гэдэг юмнаар ойлгох гэдэг. Хүсвэл координатын систем оруулаад гэж болно та. Координатын систем оруулж ирээд энийг дэлгэрэнгүй тайлбараад энд координатын цэгүүд маань ингээ бутархаагаар өгөхөөр жоохон нөгөө хүүхдүүдэд ойлгоход эвгүй энэ төр байвал бид нар энийг бүхэл тоо утгаар өгч болно. Тэгэхээр саяны торны загнааны цэгүүд рүү ингээ өсчиж наалтдгаар нэгээд хөрч гэсэн юм. Дандаа ингэ загнааны зэдэ өсрээд утгууд нь ямар очиж байна? Бүхэл очичаад одоо энийг ингээ аваа. Одоо бүхэл очичаад тэгээд цэгээ хөдөлгөөд ингээд явах боломжтой. Тэгээд энэ дээр энийг нуугаад ерөнхий томьёолдоо харъя гэх бас юм боломжтой. За тэгээд дараагийн жишээ бодоод за биномийн задрага гэж ярьдаг. За биномийн задрага бодоод хэсэглийн томьёогоор ерөнхийдөө ашигладаг. За би энэ харагдсан юм жишээ. Ингээд томьёоны биномийн задрагаар ингэж задардаг. Тэгээ энд зэргүүдийн өөрчлөлтөөр бол анхаарлаа төвлөрүүлээд ингээд цээгүүдэд түгээ бичдэг. Энийг яг энэ томьёогоор бодлох юм бол ийм бодоо өөрчлөлт шүү дээ. Энэ утга чи яг энд харилцан гарч ирээд байгаа юм аа гэдэг санаа. Тийм ээ? Тэгээ энийг нэг хөдөлгөөнд зураг мургаар үзүүлсэн тийм зураг мураг байдаг л та. Тэгээ яг энийг яриад хүүхдүүдтэйгээ яриад хийхээр одоо нөгөө далайн үндсэн томьёо чинь хоёр зэрэг нийлбэрийн квадрат, нийлбэрийн хүүгийн томьёо эвгээр гардаг гэдгийг мэднэ. Тэрнээс цаашаа ингээд гарчих юм байна гэдэг зүй тогтлыг нь ажиглах хэвнийг хийгээд явах боломжтой. Тэгээ үүнийг одоо юун дээр ашигласан юм бэ гэхээр бид нар хоёрдугаар гамш хязгаарыг батлахын тулд энэ биномийн задрага хэрэг боддог л доо. Тэгээд хоёрдугаар гамш хязгаараас баталгааны наадтын биномийн задрагаа ярьчаад одоо энэ дээр одоо тэр А, Б-ийн хооронд нэг дээр нэг нь нэг гэж оруулж ирээд хувиралт хийгээ явуулах юм. За тэгээд энэ нөө миний яриад байгаа самбар дээр бичдэг алхам бүрээрээ хийгээд одоо энд ингээд тодруулаад бичиж байгаа. Энд байгаа маань яг энэ вэ штэ гэж фокс өгөөд тэгээд тэр цэнхэр юу гэсэн чинь яг ажлын чинь хураагдана ингээд явж байгаа хүүхдүүд маань энэ томьёо хаанаас гараад тэр яагаад ийм болчих гэдэг нэг бүрхэг юм үлдэхгүй яг ойлгож штэ. Детальчтай алхмуудаа ингээд нэг хүчлэн хийх гэж байгаа санаа. Ингээд гаргалгаа маань явсараад эцсийн дүндээ ингээд батлаа гэдэг юм байна. Тэгээд теоремын баталгаа
томьёны гаргалаа ингээд хийх боломжтой. За ингээд ерөнхийдөө математикийн хичээлийн хэрэг слайдер зүйл юу маань ингээд болчихлоо. Одоо бүгдээрээ нэг жижигхэн дасгал ажиллах юм. Багш нар маань ноутбук энэ төр авчираагүй байгаа юу те? Утсан дээр чинь аппликейшн байгаа юм. Ноутбукоо гаргаж ирээд одоо нэг жижигхэн одоо бид нар энэ слайдраа юу болох гэдэг аахгүй юу? Бид нар ингээд нөгөө хөдөлгөөтэй зураг болоод ингээд хөдлөөд ирсэн шүү дээ. Ийм хийх жишээ ажил. Хялбархан жишээ. Маш аа. Нэгэд яг профайл хийж. Нэгчгүй тийм. Суулгаад. За тийм өөртөө тэг бэлэн нөт. Тэгээд очиад башрыг хажууд очиад суугаад. Нэг маш амархан слайд байсан. За нийцнэ. За одоо бүгд ажлын шинэ утас нэгээд. За бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр ерөөсөө энэ слайдер хэрэгтэй. За тэгээд слайдер босгож идэх хэрэгсэл маань нэр тий. За нэг босгож идэх хэрэгсэл дараад энэ дээр давчих. За тэр босгож маань аа гэдэг нэртэй юм байна. За тэгээд хамгийн багадаа хідээс эхлэх юм бэ гэхээр за бүгдээрээ 3-аас 20 хүртэл олон үнцгтийг зурдаг тийм л хэрэгсэл хийв. 3-аас 20 хүртэл зөв олон үнцгт зурдаг. За тэгвэл эндээс 3 гэж хэлсэн. За максимумдаа 2 өгч чинь тэгээ алхам нь мэдээж юу авах вэ? Бүхэл даваар нэгээр явуулдаг тийм. За окей. За ийм босгож явах үсгэж чинь. За одоо үнцгт гэдэг хэрэгсэл маань за зөв олон үнцгт гэдэг хэрэгслээ сонгоод энэ дээр зааврыг харъя. Зөв олон үнцгт байгууллагад 2 цэг хэрэгтэй. Тэгээд оройн тоог оруулах юм байна. За тэгвэл 2 цэгээ ихлэ бүгдээрээ байгуулчих. За ингээ А-г 2 цэгээ байгуулчих. Оройн тоогоо бид нар хэдэн оройтой олон үнцгт байгууллагад байгаа вэ бид нар 3-аас 20 төвстрийг байгуулдаг байна шүү. 3 ч байна, 4 ч байна, 5 ч байна. Тэгэхээр одоо яах вэ? За тэгвэл одоо энийг хэрэгслээ сонгоод 2 цэгээ сонглоо. Талын тоо гэдэг дээр юу тавих вэ? Хэдэн талтай вэ? 3 билээ, 4 билээ, 20 билээ. Аль нь? Тэгэхээр 3-аас 20 гэж чинь. Бид юу байгаа вэ? 3-аас 20 өөрсдөө босгож байна. Тэгэхээр бид нэр босгочийн маань нэр юу юм? Аа гэдэг тавь. За аа гэдэг чинь. За окей. За яс. Одоо босгоч маань гол зарам чинь зөв буруу зөв. Одоо босгоч яах вэ? Яаж? За тэгвэл та нар одоо 50 тастай боломж гарч яаж? Босгочийн фан шийдэж чанарлаа түрүү бид нар 2 хэсэг чи тэрийг юу болгочих вэ? 50 болгочих тий. 50 гэж. За ингээд бодлоо. Тэгээ босгочаа хөдлөхөөр ингээд 50 болгох гэж байна. За юу гэж байгаа жижигрүүлэхээр юу болох вэ? Хичмэгээ талыг жижигрүүлэх бол ийм болно. Тэгээ талыгаа тав хэсгээд ийм. Болж байна. За одоо бүгдээрээ энэхээ дагуу юу үсгий. За энийг буцаагаад 20 болгочих. За 50 арай их зүгээр 20 болгочих. Энийг бүгдээрээ нөгөө хөдөлгөөнд гих зураг болгоё. За хөдөлгөөнд гих зураг болохын тулд файл экспортлох гэж байна. Тэгээд юу чинь графикийг хөдөлгөөнд гих үеийн яагаад тавьдаг вэ? Надад харагдаад байна. Та нар айжаа удаадаа энэ юм. Файл экспортлох. Тэгээд юу? Хөдөлгөөнд зураг энийг сонгох. За тэгээд фреймүүдийн хоорондын хугацаа гэж юм. Энийг ихсгэж багасгах юм бол нөгөө хөдөлгөөн зураг чинь хурдан явах хэрэгтэй юм уу, удаан явах хэрэгтэй юм уу гэдэг хурдаа та нар энэ өөртөө тохируулж байна. Энд заавал нэг бусагч зааж хэрэгтэй. Манайд бол ганцхан А байгаа учраас А мөн гараад ирж байна тийм. Энэ давтхуу гэдэг маань нөгөө циклтэй нөгөө хөдөлгөөнч үргэлжлээд авах гэсэн үг. Үргэлжлээд авах. Эсвэл ганц
3-аас эхлээд 20 хичээд зогсчих юм уу? Эсвэл 20-аас 3 доо буух юм уу? Өсөх юм уу гэдэг тохиолгыг энд хийж өгнө. Тэгээ циклдгүй за зүгээр л нэг юу гарч экспорт. За нөгөө өсөх юм уу буурах юм уу гэдгийг энд зааж өгөх ёстой. Манай улсгчийн энд нь шүү дээ. Давтах гэдэг хэлбэлцэх гэвэл өсчөөд буураад явдаг. Ингээд яасан. Энэ болохоор зөвхөн өснө. Буурна. Тэгээ нэг удаа өсөж болоо гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ өсчөөд буцаа буураад явах. Хэлбэлцэхээр явъя тий. За тэгээд одоо саяныхаа тохиргоог яах вэ? Экспорт гэдгээр экспортлж чинь. За гэр зураг экспорт. За ямар нэртэй? За одоо үзье. За одоо үзье. За энэ хадгалж байгаа. Ингээд юу болж байна те? За тэ хадгалсан нөгөө газар очиод нөгөө гэр зураг ажлууд тийм үү? За уншаад. За тэгэхээр энэ чинь цаанаа 20 кадр хадгалж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм ээ? 20 кадр хадгалж байгаа гэсэн. За гих зэрэг маань байна одоо энэ тийм. За энэ гих зэрэг юу дээр нэгдэл харагддаг үү? Интернет браузер дээр нэг харагдах байх та. Тэгж байна. За тэгвэл та нар хүсэг гэр зураг үүсгэж болно шүү. За тэгэхээр түрүүнээс хойш миний яриад исэн одоо энэ гэр зургийг нөгөө PowerPoint-ийн файл дээр шууд авчираад тавьчих болдог шүү тий. Тэр юм ээ. Тэгэнгүүт PowerPoint-ийн файл хөдөлгөөнтэй болдог. За энд нэг анхаарах зүйл бий. Юу анхаарах ёстой вэ гэхээр түрүү бид нар цэгээс шалуу хүртэх цагаар маш олон теоремын баталгаа хийснээр дээ. Маш олон боломжтой. Тэр теоремын баталгааг хөдөлгөөнд зургаар хийх шаардлагатай. Тэгэхээр тэр олон теорем аягүй урд ингээд авах чинь тий. Тэрийг бол хөдөлгөх хэрэггүй харин юугаараа үлдэх хэрэгтэй. Улсгчаа үлдэрдээ яриатайгаар тохируулж улсгчаа үлдэх хэрэгтэй. Ойлгомжтой. За бас миний